Сайн байцгаана уу? Өнөөдөр бид 2016 онд үзэгчдийн хүртээл болсон цөлийн хатуу ширүүн тэмцэл хүн чанарын сорилтыг харуулсан The Bad Batch киноны үйл явдлыг товчлон хүргэх болно. Кино эхлэхэд Арлен гэх эмэгтэй хоригдолд гарах ба түүний чихний ард 5040 гэсэн серийн дугаар шивсэн байдаг. Түүнийг Техасын цаадах хязгааргүй эзгүй цүл рүү шууд цүлж орхидог. Энэхүү цүл нь засгийн газрын нүдэнд нийгмийн шаар хэмээн үзэгдсэн хүмүүсийн хаягддаг газар юм. Энд ирсэн хүмүүсийг The Bad Batch хэмээн нэрлэх бөгөөд тэд ямар ч тусламжгүйгээр зөвхөн өөрсдийнхөө хүчээр л амьд үлдэхийн төлөө тэмцэх хэрэгтэй болдог. Энэхүү газар Америкийн нэгдсэн улсын нутаг дэвсгэрт хамаарахгүй бөгөөд Америкийн хууль дүрм үйлчлэхгүй гэдгийг хатуу анхааруулсан самбар байрлуулсан байв. Хоригдлуудад ердөө ганц талах, нэг сав ундны ус гэх мэт хамгийн наад захын хэрэгцээ зүйлсийг л өгж явуулна. Үүний дараа Арлен эзгүй цөлөөр ямар ч зориггүй алхсаар нэгэн эвдэрхий орхигдсон машинтай таарна. Тэрээр машинд орж суугаад асахгүй байгааг нь мэдэх бөгөөд тэндээ баг зэрэг амарч нүрээ бутахаар шийддэг. Удалгүй найз залуутаагаа ахуулсан 6 хард суухдаа машины толинд гольфийн тэрэгцэртэй 2 хүн өөр рүү нь хурдтай дөхөж яваад гинт олж харна. Арлен сандарч зүхтгийг оролцсон ч харамсалтай нь тэтгэр хүмүүст баригдаж ухаан алдтлаа цохиулаад чирэгдэн явдаг. Хэсэг хугацааны дараа Арлен гинжлүүлсэн байдагтай сэрэх бөгөөд хулгайлагчдыг орж ирэх үед айцаа барьж ядан сандарна. Хөөрхий бүсгүйг амны хаалтаар хүссэн байсан тул ядаж тусламж ирэн орилж чадсангүй. Нэгэн ир түүний гарт мэдээ алдуулагч тарьсны дараа нэг эмэгтэй гар хөрөө ашиглан гарыг нь хэрцгийгээр тайрч эхлэв. Арлен айдаст автан бархирж өршөөл ирэн гуйсан ч ямар ч нэмэр байсангүй. Хамгийн аимшигтай нь эдгээр хүмүүс бол таарсан хүнээ хулгайлж барьж иддэг хүн итгэгчид байлаа. Цус их алдсны улмаас Арлен ухаан алдах бөгөөд нөгөөх эмэгтэй түүнийг цус алдаж үхэхээс сэргийлж тайруулсан хэсгийг нь ув улаан болтлоо улайсан халуун хайруулын тавгаар хайрч түлнэ. Хожим нь Арлен сэрээд гинжнээсээ салаагүйгээр барахгүй нэг гартаагаа хамт нэг хөлөөч бас тайруулсан болохыг хараад шоконд ордог. Дараагийн хэдэн өдөр Арлен хүлээтэй хിവэр байх ба хүн идэвчид түүний биеийн хэсгүүдээс тэр байтугай ташааны хэсгээс нь хүртэл баг багаар огтхон авсаар байлаа. Гадаа өөр хүмүүсийн дуу чимээ гарахыг сонсоод тэрээр энд байнга шинэ хохирогчдыг авчирдаг болохыг ойлгоно. Ингээд үхэж болохгүй гэдгийг ухамсарлаж гох төлөвлөгөө боловсруулна. Нэгэн өдөр Арлен хаа сайгүй бие засаж өөрийнхөө ялгцаар бодов. Үүнийг харсан хүн идэвч эмэгтэй маш ихээр сэжиглэн дургуутна. Ингээд тэр эмэгтэй Арленыг цэвэрлэхийн тулд гинжийг нь тайлав. Эмэгтэйн анхаарал сарнах яг тэрхэн мөчид Арлен ойрхицоо байсан төмөр хөшүүргийг олж хараад шууд л түүн рүү дайрч амийг нь хороож дүмгдэг. Дараа нь бусад хүн идэвчдээс нуугдан аль болох хурдлан мөлхөгч гар хөлгөө босон тул хол явж чадсангүй. Азар тэр нэгэн тишүүр олж түүнийгээ ашиглан урагшилж эхэлнэ. Хэсэг явсны дараа Арлен төөнсөн халуун нарны дур шингэнээ алдаж цааш явах ямар ч тэнхээгүй болж зогсоход хүрдэг. Тэрээр өөрийгөө үхэндээ гэж бодож байтал аз болоход нэгэн даяан жөөгөн гарч ирж түүнийг аварна. Уг нь түүнийг хогны тэрэгцэртээ суулгаад тэндээс авч явв. Хэсэг хугацааны дараа тэд комфорт буюу тав дух хэмээх суурьнд ирэх бөгөөд даяанж Арленыг тэнд үлдээгээд яваад өгдөг. Суурингийн бусад оршин суугчид түүнийг угтан авч өрөвдөн туслахаар гүйлдэнэ. Тэд хүн идэвчид биш харин түүнийг энэхүү суурьнд халуун дотноор хүлээн авч буй жирийн хүмүүс байлаа. Үйл явдал шууд 5 сарын дараах руу шилжих бөгөөд Арлений биеийн байдал хавьгүй дээрдсэн байв. Мэдээж гар хүл нь буцаж ургаагүй ч тэрээр комфортод шинэ амьдралаа эхлүүлжээ. Түүнд хиймэл хүл хийж өгсөн тул тэр одоо хэвийг алхаж чаддаг болсон байв. Түүнчлэн энэ газарт хоол хүнс, орох оронтой, бүр өөрийн гэсэн орлоготой гэд бүх зүйлийнхэн төлөө тэмцэх шаардлагатай эзгүй цүлтэй харьцуулахад хамаагүй тогтвортой амьдралтай байлаа. Гэсэн хэдий ч тэрээр өөрийг нь ирэмдэг болгосон хүн идэвчдэд маш их уурлаж, заавал өшөөгөө авна хэмээн антгаална.
Дараа нь үйл явдал булчинлаг эрчүүдийн хэсэг рүү шилжих бөгөөд тэнд хүн идэгчдийн удирдагч болох Майами Man гарч ирнэ. Тэрээр маш харгас хэрцгий алуурчин боловч үүнийхээ хажуугаар Хани химээх охиндоо үнэн голоосоо хайртай нэгэн байв. Охин нь түүний амьдралын хамгийн том баяр баясгалан аж. Түүнчлэн Майами Man зураг зурхтаа маш чадварлаг бөгөөд охиныхоо царайг байнга зурж суудаг байлаа. Охинтойгоо хэсэг хугацааг өнгөрүүлснийхээ дараа тэрээр дараагийн хохирогч дээрээ очих бөгөөд өнөөх нь өөрийг нь битгий алаач хэмээн өршөөл ирэн гуйсан ч Майами үний үгийг огтхон ч сонсохгүйгээр хэрцгийгээр мөчилж эхэлнэ. Үүнийхээ дараа тэрээр хамтарч болох Мариатайгаа хамт хүний махаар хоол хийж хоёул хамтдаа зооглох аж. Гэвч Мария байнга хүн хулгайлж хоол хийхээс залхсан шинжтэй харагдана. Дараагийн өдөр Арлен нэгэн сэтгүүл үзэж суухдаа бүтэн гартай охины зургийг хайчлан авч өөрийнхөө тайруулсан гарынхаа эсрэг талд тавьж үзээд эрүүл саруул байсан үеэ дурсан маш их гүнэлнэ. Энэ байдал түүнийг хурцлж тэрээр буугаа цэнэглээд комфорт суурьнгаас гарч цүл рүү дахин хүл тавилаа. Түүнээс холгүйхэн Мария болон түүний охин хоёр хогийн цэгээс хэрэгтэй зүйл хайж байв. Энэ үед Мария хогон дундах хурд үзүүртэй зүйлд хөлөө зүсэж өвцөндөө чангаар орилно. Нөгөө талд Арлен өөрийг нь анх хулгаасан гольфийн тэрэгэнцэртээ яг ижил тэрэг олж хараад өөрийг нь тамалсан хүмүүс ойрхон байгааг шууд л ойлгов. Хэдхэн хормын дараа Арлен ээж охин хоёрыг олж түүнийг хүлж гарыг нь тайрсан хүмүүсийн нэг болох Марияг шууд л танилаа. Тэрээр Мария руу буу тулгаж өөрийг нь ийм ирэмдэг болгосонд буруутгаж эхлэв. Мария уушлалт гуйхч үүнийгээ зөвхөн амьд үлдэхийн тулд л хийсэн. Чи бид хоёр ялгаагүй амьдрах гэж хичээж яваа хүмүүс хэмээн өөрийгөө зөвтгөнө. Харин Арлен бид хизээж адилхан биш хэмээн хашгираад Мариягийн толгой руу шууд л буудан хөнөөх бөгөөд энэ үйлдэл бяцхан охиныг маш том шоконд оруулдаг. Үүний дараа Арлен бяцхан охиныг өрөвдөн түүнийг комфорт руу авч явахаар шийдэв. Тэднийг явж байхыг өнөөх Даян жүгэн холоос хараад зогсож байлаа. Хэсэг хугацааны дараа Арлен хань хоёр комфортод ирэх боловч олон танихгүй хүмүүсээс айсан бяцхан охин юу ч дуурахгүй байв. Хань тижээвэр тулааг ихэд сонирхсон тул Арлен түүнд тулаа худалдаж авч өглөө. Арлен түүнээс нэрийг нь мөн хүн идэгчид түүнийг хулгаасан эсхийг асуухч хань таг дуугүй хിവэр л байв. Өөр нэгэн хэсэгт Мария болон охин нь гэртээ ирэхгүй байгаад санаа зовсон Майами тэднийг хайхаар гарна. Тэрээр хогийн цэг дээрээс Мариагийн цогцыг олоод маш их цочирдох бөгөөд охиноо хаанаас ч хайгаад олсонгүй. Аргаа барсан тэрээр нөгөөх Даян жүгэнтэй таарч охиныхоо зургийг үзүүлээд түүнийг харсан эсхийг нь асуув. Даянч харсан гэдгээ мэдэгдэгч мэдээллийн хариуд өөрийнхөө хүргийг зуруулна хэмээн шаардна. Аргагүй байдалд орсон Майами зөвшөөрч Даянчийн зургийг зурах бөгөөд өвгөн маш их баярлаж хань охин комфорт суурьнд байгааг хэлж өгнө. Энэ хооронд Арлен охинтой дотносхийг хичээсээр байв. Шүн болоход тэд зах дундуур алхаж яваад маш том үдэшлэг дээр очих бөгөөд тэнд комфорт нийгэмлийн удирдагч болох мөрөөдөл гарч ирэхэд оршин суугчид уухайлан баярлцгаана. Тэрээр хүмүүсийн сэтгэлийг хөдлөсөн илтгэл тавих бөгөөд хүмүүс түүний олгосон энэхүү амьдралд нь маш ихээр талархан хүнддэгдэн ихт байлаа. Үүний дараа нэгэн залуу охин хүмүүст мансууруулах бодис тарааж эхлэхэд Арленч бас үүнээс авч удалгүй мансуурч эхлэв. Үдэшлийн үеэр охин Арленаас салж тижээвэр туулаа нь гараас нь мултран зүхтэнэ. Туулаагаа барих гэж хөөцөлдөж байхдаа охин санамсаргүйгээр удирдагч мөрөөдөл болон нэгэн жирэмсэн эмэгтэйтэй таардаг. Мөрөөдөлд бяцхан охин маш их таалагдж түүнийг өөрийнхөө тансаг өргөөнд урихад охин ч зөвшөөрөв. Ингээд мөрөөдөл жирэмсэн эмэгтэй хоёр охиныг дагуулan дотогш орохцоор Арлен үдэшлэгт мансуурч юу ч анзаарсангүй. Төд удалгүй Арлен ухаан орж охин алга болсныг анзаарна маш их сандарна. Тэрээр бүх хүмүүсээс охины талаар асуусан ч хэн ч мэдсэнгүй. Гэвч түүний мансуурал бүрэн гараагүй байсан тул тэрээр өөрөө ч мэдлгүй комфортоос арч эзгүй зүйл рүү дахин төөрч оров. Удаан алхсны эцэст тэр санамсаргүйгээр Майами мантай таарах боловч
Тэр өөрийнх нь гарыг тайрч тамалсан хулгайлагчдын нэг гэдгийг таньсангүй. Тэрээр Майами мантай зогсоо зайгүй ярьж бүр твэрч авах ба энэ бүх хугацаанд залуу юу ч хийлгүй чимээгүйхэн ширтэнэ. Маргааш өглөө нь Арлен цүлийн яг голд сэрэх ба хиймэл хүл нь алга босныг хараад балмагдана. Хэдхэн хормын дараа Майами түүний хөлийг барьсаар гарч ирэх бөгөөд түүнд комфортоос маш хол байгааг бас хөлгүүгээр буцаж очих ямар ч боломжгүйг сануулав. Тэгээд тэр охиныхоо зургийг харуулад харсан эсхийг нь асуухад Арлен үгүй гэж худлаа хэлдэг. Гэвч Майами түүнд итгэсэнгүй, өөрийг нь комфорт руу дагуулж яваад дотогш орж охиныг нь авчирч өгөхийг шаардав. Хэрэв охиныг нь олж чадахгүй бол үлдсэн биеийн хэсгүүдийг нь огтолж идэн хэмээн сүрдүүлэхэд айж балмардсан Арлен аргагүй эрхэнд зөвшөөрнө. Гэвч тэдний хөдлөхөөс өмнө өөр нэгэн хүн идэгч залуу мотоциклдээ гарч ирээд Арленыг өгвөл оронд нь шатхуун өгье хэмээн санал болгов. Майами маань эхлээд эргэлзэгч баг зэрэг бодсны эцэст Арленыг өгөхөөр шийдлээ. Хүн идэгч залуу Арленыг чирч явах үед тэрээр өршөөл ирэн уйлж бархирна. Гэтэл гинтийн эргэлт гарч Майами шууд л эргэж хараад хутгаа шидэх бөгөөд хутга нөгөө хүн идэгч залуугийн нуруунд зоогдох нь тэр. Нөгөө хэр ямар нэгэн үйлдэл хийж амжихаас ч өмнө дахин нэг том хутга шидэж түүнийг тэр даруй хөнөөж орхив. Ингээд Арлен болон Майами хоёр цааш явах мотоциклтэй бас өсөж өгөхгүй байх хангалттай махтай боллоо. Тэд урт аяллаа үргэлжлүүлэх ба замд Арлен бие засахаар зогсох үед гинтхэн асар хүчтэй исэн шуурга тэгдэж түүнийг бараг л амьдаар нь залгих шахав. Үүнийг харсан Майами маань түүнд туслахаар ухасхийж шуурнаас хамгаалахын тулд том даавуугаар нүмергэн нүмерлэнэ. Энэхүү гинтийн халамжит үйлдэл Арлений сэтгэлийг ихэд хүлэгдэг. Тэр шөндөө тэд амархаар буудлах бөгөөд Майами өнөөх үхсэн залуугийн гарыг тастан мэрж эхэллээ. Арлен түүнээс яаж яваад мөө бүлэгт орсон тухай нь асуухад тэр хууль бус цагаач байсан учраас энд ирсэн хэмээн хариулна. Тэрээр 16 наснда Кубаас Америкт ирж Майамид шивээсчин хийдэг байсан түүхээ хуваалцдаг. Сонирхсон Арлен түүнээс сэрийн дугаараа харуулахыг хүсэх ба түүнийг дугаараа үзүүлэхээр үндих яг тэрхэн мөчийг ашиглан Арлен хутгийг нь шүүрэн авдаг. Тэр хутгийг хоолойд нь тулгаж амьд үлдэхийн тулд бусдын махаар хоололдог хүмүүсийг ямар их үзэн яддаг болохоо хэлж ална хэмээн сүрдүүлв. Гэвч Майами огтхон ч айсан шинжгүй цөлийн амьдрал дэндүү хатуу ширүүн тул зөвхөн амьд үлдэхийн тулд л хүн алдаг хэмээн өөрийгөө зүгтхийг оролдоно. Яг энэ нэгзэгтэй мөчид гинт буйн дуу тасгийж Майами цээжиндээ буудуулан унаад өгв. Буудсан хүн нь хүн идэгчдийн гараас арайхийн мулталж зүхтаж яваа муу бүлгийн өөр нэгэн гишүүн байлаа. Нөгөө хэр Арленийг хамт явахыг шавдуулах бөгөөд Арлен юу хийхээ мэдэхгүй хэсэг эргэлзэнэ. Баг зэрэг тээнгэлцсэний эцэст Майами хүнд шарахтай цүлд орхиод яваад өгдөг. Хэсэг хугацааны дараа Арлен комфорт суурьнд буцаж ирэх бөгөөд түүнийг аварсан ир 5828 гэсэн сэрийн дугаартай шинэ хоригдол болох нь тодорхой болно. Арлен суурьндаа хэвийн амьдралдаа эргэн орсон хэдий ч Майами мааныг амьд үлдсэн эсэхэд санаа зовсоор л байлаа. Дараагийн өдөр нь түүний сэтгэл маш их өвдсөн тул Майами мааныг хайхаар цүл рүү буцаж очсон ч тэр хаанч байсангүй. Харин оронд нь зөвхөн түүний ноорог зургийн дэвтрийг л олдог. Өөр нэг газарт Майами маан өхлүүд байдалтай хэвтэж байх бөгөөд аз болоход нөгөөх Даяан ч өвгөн түүнийг олжээ. Даяан чахадсан эрийг хорогдох байранд авчирч өвгөн түүний сумны шахыг цэвэрлэн боож бүр тэнхрүүлэхийн тулд хооллож ундалдаг. Харин энэ үед гэртээ Арлен Майами мааны зургийн дэвтрийг эргүүлж байгаад хуудас бүрт нь охины зургийг зурсан байхыг хараад бяцхан охины төлөө маш их санаа зовж эхэлнэ. Энд тэрээр охиныг алга болсон тухай зарлал хэвлээд хүмүүсээс харсан эсхийг нь асуум суурин даяар тараасан ч бүгд үгүй гэж хариулна. Аргаа барсан Арлен нэгэн өдөр мөрөөдлийн тансаг өргөөнөөс хид хідэн жирэмсэн эмэгтэйчүүдтэй цуг охин гарч ирж байхыг олж хараад маш их цочирддог. Учир нь охин энэ бүх хугацаанд мөрөөдөлтэй хамт амьдарч амтад хоол тансаг орчинд жаргаж байсан нь энэ байв. Үүнээс гадна мөрөөдөл өөртөө үйлчлүүлэхээр олон бүсгүйчүүдийг татвар болгон байлгадаг бөгөөд тэдгээр эмэгтэйчүүд бүгд
мөрөөдөл чиний дотор байгаа гэсэн бичгтээ ижилхэн цамц өмссөн байдаг аж. Буцаад цөл рүү шилжихэд Майами маань тэнхэр чадсан тул баяанчид бүх зүйлд талхаснаа илэрхийлээд охиноо хайхаар замд гарна. Нөгөө талд Арлен охиныг олохоор мөрөөдлийн тансаг өргөөнд нэвтрэм ороход дотор нь асар олон жирэмсэн эмэгтэйчүүд байхыг олж харна. Ингээд тэрээр мөрөөдөл эдгээр эмэгтэйчүүдээр хууль бус мансууруулах бодис хийлгэн зарж энэхүү тансаг амьдралаа цогцлоодог болохыг олж мэдэх бөгөөд энэ газарт ямар ч хууль дүрэн байхгүй тул тэр хийсэн үйлдэлийнхээ төлөө ямар ч яс шийтгэл хүлээдэггүй болох нь илэрхий болно. Түүнээс гадна мөрөөдөл хариутлуудад хангалттай тав тухтай амьдралыг өгдөг учраас хинч түүний эсрэг босох шалтгаан байдаггүй аж. Үүний дараа Арлен мөрөөдөлд дөхөж очин тэд хоорондоо ярилцаж бие биенээ таньж эхэлнэ. Мөрөөдөл түүнд энэ газар таалагдахгүй байгааг анзаараад шалтгааныг нь асуухч Арлен юу ч дуурсангүй. Харин мөрөөдөл өөрийнх нь комфорт суурингийн эдийн засаг эхнэрүүдийнх нь хийдэг хар тамхин дээр тогтдог болохыг нуусангүй. Мөн тэрээр хүмүүсээ өөрсдийнхөө бохир заваан дунд амьдруулахгүй тулд ус зайлуулах, бохирын системийг хэрхэн барьж байгуулснаа байхуулан ярина. Тэрээр хүмүүсээ хүн идэвчдээс хамгаалдаг энэхүү нийгэмлийг байгуулсандаа маш их бахархдаг байлаа. Арлен энэ бүхнийг сонсоод маш их биширсэн дүр эсгэх бөгөөд улмаар түүний татвар эмсийн нэг болж түүнтэй хамт хоноглох санал тавив. Мөрөөдөл энэ саналд маш их баярлаж нэгэн жирэмсэн эмэгтэйд Арленыг дагуулж яваад тэдэнд зориулж өрөө бэлтхийг тушаадаг. Ингээд Арленыг нэгэн өрөөнд оруулж мөрөөдөлтөө өнгөрүүлэх шүнд нь зориулан бэлдэж эхэлнэ. Арлен биеэ цэвэрлэхээр ариун цэврийн өрөө рүү орохдоо хиймэл хөл дотроо нуусан байсан бууга гаргаж ирэх нь тэр. Хэдхэн хормын дараа нөгөөх жирэмсэн эмэгтэй түүнийг шалгахаар орж ирэхэд Арлен бууга шууд л түүний том гидс рүү нь тулгаж орхив. Ингээд тэр эмэгтэйг барьцаалж мөрөөдлөөс охиныг буцааж өгөхийг хатуу шаардлаа. Мөрөөдөлд түүний шаардлагыг биелүүлэхээс өөр арга байсангүй. Гэхдээ тэр Арлений энэ үйлдэлд маш их урам хугарч байгаагаа хэлнэ. Охин болон түүний тижээвэр туулааг эргүүлэн авсан Арлен жирэмсэн эмэгтэйг барьцаалсан чихтэй машинтай зүхтэн явдаг. Хэсэг хол давхсныхаа дараа тэрээр жирэмсэн эмэгтэйг суллаж явуулах бөгөөд бүсгүй буцаад комфорт руугаа алхав. Хэсэг хугацааны дараа Арлен болон охин хоёр цүлд Майами мантай азар таарах бөгөөд охин аавыгаа хараад баярлан гүйж очоод чангаар тэрвэрч авлаа. Майами манч мөн адил охиноо 9 минут байхыг хараад баярлсандаа маш их догдолж Арленд чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлээд өөрсдийнхөө оргинох газар руу буцахаар зэхив. Гэтэл Арлен түүнийг зогсоож өөрийгөө ч бас хамт авч явахыг гуйхан тэр. Харин Майами маань татгалзаж энэ хатуу ширүүн цүл бол эмэгтэй хүн байх газар биш гэд буцаад комфорт руугаа явахыг зөвлөнө. Харин Арлен одоо тийшээ буцах ямар ч боломжгүй болсон гэдгээ хэлв. Майами маань эрлэгцэн хിവэр байх авч Арлен түүний гараас атах нь чин сэтгэлээсээ гуйхад тэр эцэст нь бодлоо өөрчилж түүнийг хүлээж авдаг. Энэ үед бяцхан охин уурлаж уцаарлан мөрөөдөл өөрт нь дандаа амттай хоол өгдөг байсан. Одоо ч гэсэн хоол идмээр байна хэмээн нэхэж уйлна. Гэвч Майами манд хоол хийх ямар ч хүнс байсангүй. Тиймээс тэр шууд л охины хайртай тижээвэр туулайг шүүрэн авч хоол хийхээр хэрцгийгээр нядлах бөгөөд энэ үед Арлен бяцхан охины нүдийг дарж зогсно. Киноны хамгийн төгсгөлийн хэсэгт тэр гурав түүдэг галын эргэн тойронд яг л шинэхэн гэр бүл шиг хамтдаа хооллон суух бөгөөд харин охин хайртай туулаагаа алдсандаа гашуудаж нулимс туслуулан уйсаар байх болно. За ингээд кино маань дуусч байна. Бичлэг маань таалагдсан бол манай сувагт лайк дааж subscribe хийгээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая.